дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамд Хятад ард улсын салютны үйлдвэрт дэлбэрэлт болсон байна. За үүний улмаас 21 хүн амь насаа алдаж, 61 хүн шархтаж гэмтсэн ийм харамсалтай үйл явдал болсон байна. За Хятадын төв мэдээллийн хэрэгслүүдээр энэ мэдээллийг хүргэж байгаа. Хятадын төв хэсэгт орших Уньян мужид байрлах салютны үйлдвэрт дэлбэрэлт болсон. За үүнтэй холбогдуулан CCTV Синхуа агентлагийн мэдээлснээр дэлбэрэлт Чанша хотод даваа гарагийн 16 цаг 40 минутын орчимд болсон. За тус гот нь салют үйлдвэрлэлийн төв гэдгээрээ алдарсан. За ослын шалтгаан одоогийн байдлаар тодорхойгүй байна. За дэлбэрэлтийн газарт 500 орчим аврагч ажиллаж байна. Аюултай бүсэд байсан хүмүүсийг нийлгэн шилжүүлсэн гэж Синхуа агентлаг мэдээсэн. Тус газарт байрлах хар нутгийн 2 агуулгын улмаас дараагийн дэлбэрэлт үүсэх эрсдэл өндөр байгаа гэдгийг аврагчид анхааруулж байгаа. За аврах албаныхан ажиллагааны үеэр болцшгүй аюул цаашдын ослыг арилгахын тулд шүршиг чийгшүүлэх зэрэг аргуудыг ашиглаж байгаа. Мөн 90 хайх аврах ажиллагаанд туслах зорилгоор 3 роботыг ажилуулж байгаа. За энэ үйл явдалтай холбогдуулан Бүгд найрамд Хятад ард улсын дарга Шин Чжипин наривчсан мөрдөн байцаалт явуулахыг уриалсан байна. За энэ талаар төрийн хэвлэлийн хэрэгслүүд мэдээлсэн. Мөн Ши Жинпин гол салбаруудад эрсдлийн шинжилгээ хийх, аюулын хяналтыг эрчимжүүлэх, олон нийтийн аюулгүй байдлын менежментийг сайжруулах, хүмүүсийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангахыг эрх баригчдад үүрэг болгосон гэж Синхуа агентлаг мэдээлсэн. Дэлбэрэлтийн улмаас тухайн асуудалтай холбогдуулан шалтгааныг тодорхойлохын зэрэгцээ эрх баригчид салют буудуулах компани удирдлагуудын эсрэг хяналтын арга хэмжээ аавна гэж мэдэгдсэн. За эдгээр арга хэмжээ нь чухам ямар арга хэмжээ болох талаар одоогоор тодорхой дуртаагүй байна. Хятадын хувьд салютны үйлдвэр болон дэлгүүрүүдэд дэлбэрэлт гарах нь төдийлөн ховор үзэгдэл биш юм байна. За ихэвчлэн энэ явдлаас болоод үхлийн аюул тарьсаар ирсэн. За хамгийн сүүлд гэхэд 2 дугаар сард Хубэй мужийн салютны үйлдвэрт дэлбэрэлт болж 12 хүн амь насаа алдаж байсан ийм харамсалтай хэрэг болж байсан байна. Баярлалаа та бүхэнд гадаад мэдээ танилцууллаа.